За англи хэлний make up my mind энэ phrase үг ямар утгыг илэрхийлж өгүүлбэрт оролцдог вэ? Хамтдаа суралцъя. За make up my mind болвол шийдэх, тодорхой хэмжээний дүгнэлтэнд хүрэх гэдэг утгыг илэрхийлнэ. За гэхдээ удаан хугацааны шийдвэргүй байдал, тодорхой биш байдал, олон сонголтуудаас бид шийдвэр төрөхийг make up my mind гэж хэлдэг. За нэг жишээ авъя. She made up her mind to exercise every morning. За өөрөөр хэлбэл тэр өглөө бүр дасгал хийхээр шийдсэн байна. Энэ утгыг гаргаж байна. За тэгвэл мэдээж decide гэдэг утгатай бол ижил утгаар оролцож байна тийм ээ. She decided to exercise every morning. За энэ утгатай яг ижил байдлаар оролцож байна. За гэхдээ маш тодорхой биш байдал, урт хугацааны бодсны дараа бол make up my mind болдог гэдгийг санах хэрэгтэй. За эсвэл бол бид нар he's having trouble making up his mind. Тэгэхээр шийдвэр гаргахаар асуудалтай байна гэсэн утгыг гаргаж байна. За ингээд бүгдээрээ өнөөдөр make up my mind гэсэн phrase үгийг хамтдаа суралцлаа.